Одоо болохоор ингэж байгаа. Метроны буудлаасаа хурдны галт тэргэн цуугаад тэгээ Фужи уул руу явах юм. Фужи уулан дээр очиод одоо тэр байгалийн том нүсэр бүтээл тийм ээ. Одоо тэр сайхан байгалыг мэдрэх гэж явж байна. Тэнд очиод бас зураг бичлэг хийж оруулна. Ер нь бол YouTube дээр Японд дах аялал, Japan tour бүрэн хэмжээний бичлэгийг ерөнхийд нэг базаад оруулна гэсэн бодол байгаа. Тэгээ оруулахлаар та бүхэн гэсэн үзээд мэдээж лайк, subscribe дарах мартав. За тэгээ хамт явж байгаа хүмүүс маань хайччваа. Бичлэг хийж байгаа би хоцорч шиг боллоо. За ер нь бол Япон хүмүүс ингээд их жижигхэн хүмүүс байд юм байна. Их намхан. За эмэгтэйчүүд нь ялангуяа бүр жижигхэн, намхан. Айгүй жижигхэн октод хүүхнүүд ингээд хөлийн гутлыг харахаар зузаан уулттай гутал үүсэх баг. Тэгээ айгүй жижигхэн. Залуучууд нь жигсэндээ ингээд нэг өндөр нуруутай, гой. Энэ ямар өндөр гой биетэй залуу вэ гэсэн хүн бол нэг харагдахгүй байна. Тэгээ метроны буудлын явж байгаа нэ бүгд л бодвол завгүй ажилладаг, амьдардаг болохоор одоо юу гэдэг фитнест явж би хаандаа анхаарах нь бага байдаг болов гэсэн би зүгээр таамаг байна. Их завгүй амьдардаг хүмүүс юм байна. За ингээд гадагшаа гарч ирээд метроныхаа буудлын явах хэрэгтэй. Тэгээд Япон хүмүүсийн нөгөө нэг машины өрүүлэн те манайхаар бол бурууталтай гэж ярьдаг шиг ингээд атгаад явж байгаа годомж талбай шат матны хүртэл бүгд ингээд бурууталтай юм байна. Одоо би ингээд өөрсгөө санаад нөгөө талд явах гэхээр өөдөөс хүмүүс яваад байдаг. Зүүн талдаа гарч ижил одоо эднэрийн урсгалд орно тийм үү? Альва шат мат хаач очсон. Тэгээ баруун талаар нь хүмүүс нь зөрдөм байна. Япон дээр таксинд сууж үзлээ. Их гоё тоглог том зайтай юм байна. Би нэг болон дээр яриад байгаа даа нөгөө Японы жижигхэн дөрвөлж дээ те 600 м-тай биш юм. Гаднаас харахад жижигхэн дөрвөлж юм шиг хэрнэ. Дотроо их гоё зайтай өндөр юм байна. Айгуу тухтай тоглог. Тэгээ ер нь ээж тийш ямар нэг юм зай руу яваад орохтой амархан. Одоо энэ ард харж байгаа энэ такси бол одоо нэг олимпик зориулаад тийм ээ. Одоо жуулчдад зориулж гаргасан такси гэдэг юм байна. Ер нь хаа сайгүй дөрвөлж юм шиг их сайхан унах юм аа. Гоё таалагдж байна. Мөнгөн ч хэмнэлтэй юм байна. За одоо ингээд метроныхаа буудлын руу орно да. За метроны буудлын яг нөгөө метро ирэх хэсгийн эргээр явж байна. Гэтэ ойрхон яваагүй шүү. Энэ зайтай шүү. Энэ тэгээд анзаарч байгаа бол ингээд бичгэн дээр ингээд өнгийн юм дэвсгэрүүд байгаа ч тийм ээ. Одоо жишээ нь ингээд шар улбар шарна одоо энгийн хүмүүс одоо сууж гардаг. Гэтэл ногоон өнгөтэй нь одоо тусгай төлбөр нэмж төлснөөр одоо зогсож явдаг, сууж явдаг гэх жишээний тиймнүүд байд юм байна. Тэгээ ер нь метро дахыг ойрхон зогсох юм бол аюултай. Мэдээж нэг юм байдаг гин. Метроны буудлын дээр амиа орлохлоор амиа орсон хүний ар гэр нь бүх төлбөр одоо бүх зардлын төлдөг. Тэр нас орсон хүний биш шүү. Одоо энийг метро хүн нас орсны төлөө метроны шугамудаа зогсооно. Энэ шугам зогсохоор басад холбоотой өөр бусад шугамуд зогсно. Ингээд явхлаар асар их зардал гарна. Тэр бүх зардал мөнгийг нь ар гэрийнхэн даадаг. Одоо маш их өрөнд орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь мэдээж яг амиа ордог хүмүүс байх нь байд юм байна. Мэрсэр хаяа. Тэгээ ер нь бол мэдээж харьцангуй гайгүй. Хурдны галт тэрэн цууж. Хурдны галт хэрэг. За ямар гоё цэвэрхэн юм бэ? Хара. Ийм гоё цэвэрхэн биш үү? За хурдны галт хэрэгээр Фужи уул явж үзэж байгаа юм. Яа энэ араа ийм гоё цэвэрхэн. Энэ одоо гар угаадаг хэсэг юм шүү хараа. Ийм гоё цэвэрхэн. Богоон дотроо өөр байд юм байна. Хаах юм. Гүр автоматар л хагдчих. Угаалах гэдэг. Энэ нар айгуугүй нам гүмэх гоё юм байна. Чимээгүй. Энэ түрүүн өмнөх орсон богоонд нэх гоё өөр байсан чинь энэ бас бүр гоё юм байна. За ингээд Фужи уулан дээр дахиад уулзцгаая. Баяртай түр.
За ийм сайхан сэлүүхэн суудалтай хараа. За одоо энэ суудал дээр за энэ мэдээж ойлгомжтой тийм ээ давцсан бууж ирнэ хоол идэнэ. За энд бол мэдээж юу вэ те? Ус ундааны тавиураа. За мэдээж ийм ачааны хэсэгтэй. Хөлөө овч гар мараараа барьчихлаа. За хөлөө ингэж буулгаад хөлөө сайхан тавьчихна. За өөр юу вэ? Өөр энэ ч бас нэг хуцаа өлгч тийм. За ийм л гоё юм биш үү? За одоо ингээд цонхоор хараад явъя л да. Ер нь метрон цугаад би ер нь нэлээд олон газараар явж үзлээ. Зөвхөн хотоос хотын хооронд хот дотроо л метроноор яваад. Ерөөсөө хөдөө гадаа зилүүд гараад байгаа юм бол их байхгүй. Билетээ аваагүй хурдны галт тэргэндээ суучих юм бол одоо Проводник нь билет бичсэн юм байна. Соёлтой, сайхан тайлбарж өгч байна. За явна. За богоон 2-3 дамжиж үзье. За гадаадуудыг харагдаж байна. Мэдээж Фужи уул руу явж байгаа юм чинь. За энэ ингэдэм юм байна. Энд нэг төр зогсоодох. Одоо ингээд хаагдчихлаа шүү дээ тий. Тэгэхээр би энүүнийг одоо ингээ онгоолгохоор онгоохгүй. Тэр энэ алган дээр хэсэг одоо энэ хэсэг дээр зүгээр ингээд тий хүрэхэд болоо. Тэгээ болох болчих. Чир юм. За энд бас нэг хэсэг ч юм байна тийм ээ. Чир ингээд болоо. За хурдны галт тэрэг бол их гоё. Явдал модал бол их гоё. Намхан итах юм байна. Богоноос богоон хооронд дамждаг нь жоохон өөр юм биш үү? За энэ бол одоо битүү нэг юм тавилга шиг орчинтай юм байна. За ингэж орж ирж байна. Фужи уулаа үзэхэд ирсэн байгаа шүү. Тэгэхэд энд ард анзаарж байгаа бол хүмүүс очирлоод тасалбараа аваад отгошоо орж байна. Ингэдэм бэ хурдны галт тэргэндээ суугаад ирсэн болвол хурдан ирсэн учраас одоо хурдны галт тэргийн төлбөр төлөхөөс гадна бас үүдэндээ тасалбар төлдөм байна. Хэрвээ 3 цаг явдаг удаан одоо галт тэргэнд суугаад ирсэн бол одоо давхар төлбөр төлөхгүй юм байна л да. Шууд орч болдсон байна. За яг одоо миний ард Фужи уулын орой харагдаж байгаа. Гэхдээ энэ дотгошоогоо ороод орчинтой нь илүү танилцсангаа тойроод өндрөөс зураг авъя гэсэн бодолтой байна. За ингээ орно.